маягнууд байна. Цаанаас усж байгаа хасаа хагаа хийх. За энэ яг ямар гоё харагдсан. За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаад бид хоёр Йокохама хотод байрлах Cup Noodle буюу бэлэн гомингийн музейд очиж хаад ирсэн. Нэг давхуртаа эхлээд орох тасалбараа худалдаж авна. Нэг хүний 500 yen болсон. Хүүхэд бол үнэгүй орох боломжтой юм байна лээ. Тикетэн дээр байгаа QR кодыг уншуулан хаах цаг хүртэл нь хэдэн ч удаа орж гарах боломжтой. Мөн энэ музей нь Осака хотод бас байрладаг юм байна лээ шүү. Йокохама дахын салбар нь анх 2011 онд нэгдэж байсан юм байна лээ. Энэ гомингийн түүх нь 1958 онд хамгийн анхны гомингоо гаргаж байсан. Бидний хамгийн сайн мэдих Cup Noodle гомин маань 1971 онд гарч исэн юм байна лээ. Ингээд тухайн үед хийгдчихсэн, зарагдчихсэн гомингуудыг бүгднгийн ингээд оноор нь ялгаа тавьсан надад маш сонирхолтой санагдсан. Японд аяллаар ирвэл заавал очиод үзээрэй гэж санал болгоё. Бид хоёр амралтын өдрөөр очсон болохоор маш их хүнтэй, бас уучиртай байсан. Тэгээ хамгийн гол хийх гэж ирсэн зүйл маань гэвэл дэлхийд цорын ганц өөрсдийн гэсэн Cup Noodle рамен хийж өөртөө орцоо сонгоод тэгээ гадналтын дизайн ингээ хийдэг. Үйлдвэр нь 3 давхурт байрладаг. Тэрийг одоо удахгүй та бүхэнд харуулнаа. Энэ хүн бол анх энэ раменг зохион бүтээсэн хүн байна. Би гой голтон ороод. Энэ хэсэг бас надад аягүй сонирхолтой санагдсан. Хүмүүсийн дунд орж байгаа зургийг хар цагаан болгонгууд яг дотор нь байгаа юм шиг харагддсан юм лээ. Энэ хэсэг болохоор өөрсдийнхөө утсыг дотор нь байрлуулж агаад зураг авах боломжтой хэсэг байна. Том жижиг болж харагддаг. Бага насны хүүхдүүдээ авчирвал их хөөрхөн санагдсан шүү. За сайн байна уу? Танад ямар гомн байгаа вэ? Ой. За дотгошоо орж харцгаая бүгдээрээ. Оо. Яа, ямар гоё юм. Энэ дотор юу байгаа юм бэ? Бас гоё юм. Тэр гадаа надад юм дэгвэ. Чик өндөг шүү дээ. Энэ манай илтүүр байна. Жингээ. Энд ингээд ийм аягнууд байна. Яг тухайн үед нөгөө хэрэгжилжсэн юмнууд нь байна. Одоо энэ рамен дээр үед яг ингэж хийдэг байсан. Онгоолгоо 5 жил болж. Цаанаас усж байгаа хасаа хагаа хийсэн. Ус нь бас тасарсан байх шүү дээ. Вау. Нашингийн ажиглал нь дахиавэ. Үндөхтэй. Өдөрт 4 цаг. Нойрын 4 цагийн алтай. Нэг жилийн турш нэг ч өдөр амралтгүй энэ рамен, чикен рамен гаргах би гэж ажилтдаг байсан байна. Тэгээд одоо энэ яг саний юу бастай. Яг ийм ажилтдаг гэж. Ингээд бүх хистори. Вау. Миний харагдаа энэ яс ямар гоё харагдсан бэ? Ямар гоё том ус харагдсан тий. Энэ дотор ингээд орон орны гомон зардаг юм байна лээ. Бид хоёр өдөр хоол идэнэ гэж бодож исэн болохоор харж байгаа
мэддгээрээ чикен раменгаа амсаж үзье гэж бодоод авахар шийдсэн. Гэтэ яг зурган дээр хшигээ бол байдгүй юм билээ шүү. Нилийн жижигхэн айгу баг хэмжээтэй гарч ирдэг юм билээ бүх гомонгууд нь.私はチャーシューと卵。2つ目お願いします。チャーシューとコーン。ありがとうございます。チキンです。Гүй хамах. Гоё нэ. Эндээс нь харж байгаа захиалч болох биш гэсэн л. За юм Вьетнамын фо шүл авсан. Сайн шүлж байгаа болдоод байсан болохоор энийг амсч үзнэ. Хоолны газрын доторх тохичлолт нь айгүй хөөрхөн санагдсан. Яг өөр улсад ирсэн юм шиг мэдрэмж төрсөн. Энэ хэсэг болохоор өөртөө гурилаа зураад, хэрчээд, амтлаад, бүр дуусах процесс уутлах хүртэл нь бүгднийг ингээ хийгээд гэрлүүг аваад явах боломжтой тийм хэсэг байна. Эндээс болохоор бит хоёр аягаа худалдаж аваад нэг аяг нь 500 yen болно. Тэгээ хоёулаа нэлээд 1000 yen болсон. Дараад нь гараа ариутгаад тэгээд гомонгоо хийх үйл ажиллагаанд орж байгаамаа. За аяган дээрээ өөрийнхөө хүссэн юу ч зурж бичиж болно. Өөрийнхөө дизайныг гаргана. Палмаструуд ширээн дээр бэлдээ тавьсан байгаа. Одоо зурж эхэлцгээе. Японы тогийн бас зурчих. Вау. Харин гэсэн. Эндээ хэмжтэй амар царай мотон. Юу донсараа зураа. За аягныхаа загварыг гаргачихлаа. Одоо өөрсдийн гомонгийн амтаа сонгоно. 4 төрлийн шүлнөөс өөрийн дуртай шүлөө сонгоод 12 төрлийн орц байгаа. Эндээс өөрийн дуртай 4 орцоо сонгоод хийх боломжтой. Ингээд зураг дараарэ гэдэг хөөрх ингээ гаргаж өгдөг юм байна лээ. Бит хоёр болохоор чили томаттай шүлийн сонгосон. Тэгээд өндөг болон мах ногоон сонгонтой болгосон байгаа. За одоо энд болохоор гомонгийнхоо тагийг хийж эхлэх чинь. Яг үйлдвэрт болдог үйл явцыг хажуунаас нь харах айгүй сонирхолтой санагдсан. Хэрвээ найз нөхөд гэр бүлийнхэнд нь гомон дуртай хүн байх юм бол Японд аяллаар ирсэн үедээ ингээ өөрийн гараар зурж бичсэн сэтгэлийн үгтэй ч юм уу тийм гомон ингээ хийгээд бэлхэн төх юм бол бас айгүй хөөрх юм болов гэж бодсон. Тэгээ одоо ингээ гялгар утанд хийгээд ингээ халуун салхи хүлээгээд тэр юугаар явуулаад түнэл шиг юмар явуулаад тэгээд яг дэлгүүрт зарагддаг гомон шиг болж гарч ирдэм билээ. Ингээд гараад ирсэн. Гомонгоо ийм зориултын ууданд хийж хийлээд уяагаар оосор хийгээд ингээд цүнх болгож үрэх боломжтой юм байна лээ. Тэгээд барьж явхад авсаархан айгу хөөрх юм бэлээ. Гоё харагдаж байгаа. Ингээ үрчхээр. Хөөрх юм бэ. Ямар жижигхэн ганх чикен рамен кап нудл шүү дээ. Кавай. Чи ингээ алхаа явчих та гоё харагдав. Тэнд хартаа хүүхдийн хэрэгтэй ингээл хөл гарын нэрчэлсэн баггүй юу? Тэгэхээр
Хүүхдний болов гэсэн чинь нохоогоо ингээ арчлаа явж ивэл яах вэ? Одоо тэр тэрэг түрээ явж байгаа нохооныхын тэрэг. Энэ болохоор нөгөө нэг онц тоглолтог юм уу? Тийм ээ тийм. Ани онц. Тэр хүчтэй шитгэж шалтгаал тань. За тэгээд бит хоёр музейгээсээ гарчаад яаж зүгээр байх вэ? Бас паркийн ойролцоо ирсэн юм чинь нэг тоглоом дээр тоглож байгаа гэж бодоод. Энэ илүү. Энэ биш илүү. Наад жижиг юм байгаа. Яг ч завтан хай. Тэнд харагдаж байгаа. Дали эргээд аваад тэрэн дээр тоглож үзсэн нэ. Үгүй юм шиг. Тийм шүү. Энэ хаанасаа яаж урдсан бэ? Цаарах шүү дээ. Сэтгэл ямар вэ? Бүр амар толгой эргэж байна. Чи толгой эргэж байна уу? Бүр ингээд дайварсаад ёо бүр доошоо мош хахаар бүр сонирн болсон. Эхэндээ амар гоё байсан. Сүүл рүүгээ бүр ингээд зүгээр эргээл идэв юм. Эргээл бүр тийм бүр амар гоё бол байсангүй. Надад бол. Орой болсон чинь жоохон сэрүүхэн болчихлоо шүү гадаа. За одоо бит хоёр явлаа. Замаараа гоё хоол идчихээ. Тэгээд харин та. Bye. Bye bye.